За бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш 3 цагийн дараа 409 сая иргэн саналаа өгч орон нутгийн цагийн зарлал Мягмар гарагийн өглөөний 9 цагийн байдлаар бол сонгуулийн эрс 9.2% үргэлжлүүлж байгаагийн хоо байгаалагаас мэдээлж байна. За ус хоёр бол нийт 14,295 сонгуулийн санал авах байр ажиллаж байгаа ба за 30,000 гаруй цагдаагийн албан хаагчийг дайчлан аюулгүй байдлыг бол хангах чиглэлээр бол ажиллаж байгааг сонгуулийн үндэсний хорооноос нь мэдээлж байна. За өмнөс солонгосчууд орчин үеийн бас түүхэнд хамгийн хуваагдмал дагуулсан засаглалын хямралын эцэст шинэ ерөнхийлөгчөө сонгож байгаа нь бол олон улсын анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Юн Сук Ёлыг бол залгамжлах эрхэм өнөөдөр явагдах ээлжид бусдаас сонгуулиар бол тодорно. За мөн хэдхэн сарын турш бужигнсан улс төрийн болон за доторгууд зах зээлд авчирхуу зайлсвал бас дотоодын хуваагдмалыг улам гүнзгийрүүлэх гэдэг нь бол шийдэгдэх юм чухал ач холбогдол үйл явдал болж байгаа гэж харж болохоор энэ. За бид өргөжлүүлээд бүс нутаг судлаач Батжаргалтай ярилцахад бэлэн болсон байгаа. Таны өдрийн мэндийг хүргэе. Сайн байна өдрийн мэнд хүргэе. За хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр цаг үеийн мэдээлэлээс аваад үзвэл мэдээч хэрэг бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуул эхлээд 3 цагийн хугацаа үлдсэн байна. 3 цагийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр ерөнхийдөө та сонгуулийн санал хураалтыг урьдчилсан байдлаар ямар байдлаар бас дүгнж харж байна? Ерөнхийдөө бол энэ удаагийн сонгуул маш сонирхолтой ээлж хатуу сонгуул байгаа шүү дээ, тийм ээ. Хүлээлттэй байсан. Тэгэд яг үнэндээ бол айгүй бэлтгэл муутай гинтийн сонгуул болж байгаа л доо. Маш богино хугацаанд ердөө 6 сарын дотор болж байна. Магадгүй 8 нэр дэвшигч байгаа ч гэсэн тэнцээс яг 3 хүнийг бол онцолж болж байгаа. Тэгтээ бол энэ арчилсан нам арчлагч зүүнний либерал үзэлтэй ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа ижимэн гэдэг хүн сонгогдох болно. Магадлал тун өндөр байгаа юм. Ерөнхийдөө нэг 50-аас 52% хавцаа саналыг авах уу гэж бодож байна. Өглөө одоо бол энэ жил өглөө 6 цагаас эхлээд ерөнхийдөө хуулиндаа бол өглөөний 6-аас орой 6 хүртэл санал хураалт явагддаг байхгүй. Энэ жил 6-аас 8 цаг хүртэл санал хураалт явагдах юм шиг байна. Тэгээд ер нь бол хэлц бол маш өндөр байгаа. Дөнгөж 3 цаг болж байгаа ч одоо 14-5 сая хүн санал хураалтанд оролцсон байна гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд нарчлагч нар бол энэ удаа ялд байгуулнаа гэж өөрсдөө бол итгэл төгс байх шиг харагдаж байна лээ. Тэгэхээр өнгөрсөн жил бас нэлээдгүй бүгд найрамдах Солонгос улсад улс төрийн хувьд нэлээдгүй докторгүй байсан. За ерөнхийлөгчөв ч гэсэн онц байдал зарсантай холбоотойгоор бужигнсан ийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тэгэхээр мэдээч хэрэг одоо шинэ ерөнхийлөгч сонгогдсны дараа улс төрийн хувьд бол нэлээдгүй доктортой байдал зах зээл давмгаална гэж шинжээчдийн зүгээс үзэж байна л да. Тэгэхээр таны бодлоор шинэ одоо ерөнхийлөгч сонгогдсны дараа зах зээлээс ямар гол хөдөлгөөнүүд үүсэх вэ? Яг үнэндээ маш том даалгавартай дараагийн ерөнхийлөгч бол маш том даалгавартай маш том ийм хийх ажил ихтэй байдаг. Эдийн засаг бол маш их уналттай байгаа шүү дээ. Тэгээ дээрээс нөгөө Korea discount гэдэг нэг ийм ойлголт байдаг. Солонгосын улс төр өөрөө ийм докторгүй байх юм бол бүх одоо бараа бүтээгдэхүүн болон гадаадд нийлүүлж байгаа гарч байгаа орж байгаа бүх зүйл ийм хяндралтай болоо явчихдаг. Яг бол улс төр доктор байгаа учраас гадны хөрөнгө оруулалт бол тэр жигтэй зохисдог. Нүр буруулж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ дээрээс нь батлан хамгаалах бодлого болон за дотоодын эдийн засгийг ерөөсөө энгийн одоо жижиг дунд үйлдвэрлэгч нар, хуваарь бизнес эрхлэгч нар энэ бол бүх эдийн засгийн одоо багнаараа ингээ харах юм бол дандаа уналттай байгаад байдаг. Тэгээ энэ дэр хичээж ажиллана гэдэг хамгийн түрүүнд одоо халамжийн бодлогууд, ажлын байрыг нэмэгдүүлнэ, худалдааг сайжруулна гэсэн ийм бодлогод бол маш их юм хүчтэй явуулж магадгүй юм шиг байна. Угаасаа бүр тэгээ яриад гарч ирсэн л дээ. Тэгэхээр бас таны бас дурдсанчлан бүгд найрамдах Солонгос улсын макро эдийн засгийн үзүүлэлт талтай бол нэлээдгүй тааруу байгаа. Экспорт нь саарсан, үйлдвэрлэлч нэлээдгүй саарсан юм. За бизнесүүдийн үйл ажиллагаа хомигдсон зэрэг юм сорилтуудтай бол нүүр тулж байна. Үүнд мэдээч хэрэг Дональд Трампын бас тарифын нөлөө нэмэгдэж нэлээдгүй эрсдлийг бол дагуулж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд Дональд Трампын тарифын бодлого цаашдаа тус улсын эдийн засагт бас ямар байдлаар нөлөөлнө гэж харж байгаа. Бас л энэ чинь том хичээлтэй үлдээд байгаа юм. Тэгээ шууд энэ удаагийн сонгуулийн дараа болохоор чинь ажил хүлээж авах тусгай комисс гэж байдаг. Тэр комиссгүй шууд хуучин Юн Сук Ёлын засгийн газарт байсан сайд нартай кабинетийнхэнтэй ажиллах болж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь бол дотоодын улс төрийн одоо энэ хагарал мөргөлдөөн за энэ ажил хүлээж авалцах үеийн энэ олон тийм процедурууд сунжирж байгаа учраас эдийн засгийг дахиж буцааж одоо тийм ээ байранд нь аваач докторжуулахад бол маш хүнд даалгаврууд байгаад байгаа. Дээрээс нь тарифын энэ бодлого ч гэсэн аюул хүчтэй нөлөөлөд байгаа. Дээрээс нь бас батлан хамгаалах бодлого дээр сая өнгөрсөн 5 сарын 31-нд болохоор энэ Сингапурт нөгөө
Шангрила гэдэг аюулгүй Азийн аюулгүй форум болсон юм. Тэрэн дээр Америкийн нөгөө батлан хамгаалах сайд Texas хурж ирээд бас айгүй тийм сүрхий юмнууд яриа явсан байхгүй. Тэгээ солонгосыг бол юу гэхээр нөгөө хятадын барин тогтоох энэ бодлого дээр солонгосыг одоо тэргүүлээ одоо чухал байр суурьтай оролцсноо. Батлан хамгаалах зардлаа бол чинь дахин өсгөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Одоо бол 2.7% зарцуулт юм. Тэгсэн чинь 5% болго гэж өсөг гэж энэ дарамт шахалт үзүүлж байна. Тэгээ ер нь тэгээ нөгөө хойд айлтайгаа энэ улс чи яаж уучраа болох юм бэ гэд маш олон тийм хийх ажлууд байгаа. Тэгээд магадгүй энэ эх нэг жилдээ бол амаргүй байх бах. Дараа жилийн өдийг хүртэл бол хийх ажил ихтэй байх болов. Дээрээс нь бас энэ шин засгийн бас өөрсдийн тавиулах дүнч гэсэн нэг тийм сайнгүй байх болов гэсэн ийм бодол төрж лээ л да. За баярлалаа. Хэсэг хугацаа завсарлаа. За цаашдаа бүгд найрамд Солонгос улсын бас ерөнхийлөгчийн сонгуул болон олон улсын нөхцөл байдлын талаар ярилцъя. За бид өргөжлүүлээд бүс нутаг судлаач Бачаргалтай ярилцаад талмалсан байгаа. За тэгэхээр өргөжлүүлээд ярихад мэдээж хэрэг бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуул болж өндөрлсөний дараа ерөнхийдөө цаашдаа мөрийн хөтөлбөрч гэдэг юм уу? Ерөнхийдөө гадаад бодлогын хувьд ямар чиглэл рүүгээ илүүтэй чиглэхээр байна таны хувьд? Тэг яг энэ айлд хамгийн том хүчтэй нөлөөлдөг гадаад бодлогын нөгөө ерөнхий ингээд чигийн зааж өгдөг, луужин болдог нөлөөлдөг улс нь бол Америк байхгүй юу? Тэгээ юу гэхээр энэ Трамп болон одоо энэ гарах гэж байгаа арчилсан ерөнхийлөгч хоёрын гадаад бодлого болон за батлан хамгаалах салбарч гэсэн барьж байгаа том номлолууд нь жоохон зөрчилдтэй. Тэгээд дотоодын эдийн засаг ч гэсэн бас айгүй тийм ялгаатай эрсдэс өөр юм бодлогууд бол байдаг байхгүй. Тэр энэ дээр ойлголцоход бол жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ бол Америк бол өөртөө уусхий. Дээрээс нь ерөөсөө яг өөрсдийн бодлогот бол ингээд дагаж явахаар юм уур амьсгалыг бүрдүүлж ажиллах болов гэж бодоод байгаа юм л да. Тэгээд хамгийн том юмны өгтөр чинь цөм. За хоёр солонгосын хуваагдал дайны нөхцөл байдлыг зогсоох, дайсагнахгүй байх гэдэг ийм бодлогуудаа ярьдаг учраас өмнө нь байсан нөгөө арчилсан ерөнхийлөгч нарын нарны бодлого ч юм уу, нөгөө мөнжийн ч юм уу тийм ээ. Ийм хүмүүсийн бодлогуудыг үргэлжлүүлэн авч явна гэсэн ийм байр суурьтай байгаад байгаа. Тэгэх юм бол одоо ингээд шин засаг гарах үед хоорондоо энэ ажил хүлээлцэж авч байгаа энэ одоо энэ процедур дунд болохоор чинь Америкийн тавьж байгаа саналууд, гаднаас ирж байгаа гадаад бодлогын дарамтууд, за тэгээ энэ олон бэрхшээлүүд дээр бол нэг сайдын хэмжээнд биш дэд сайдын хэмжээнд яриа хэлцээрүүдийг одоо хийгээд эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон тайван хүлээцтэй хандангаа цаана талаас тавьж байгаа шахалтуудыг яаж сааруулах вэ? Бид нар өөрсдөө яаж жоохон эвтэйх амьд үлдэх гэсэн ийм бодлогуудыг ярьж байгаа юм шиг байлээ. Тэгээ хойд айлтайгаа яах вэ гэдэг чинь хамгийн том асуудал байхгүй юу? Тэгэхээр бас геополитикийн нөхцөл байдал нэлээдгүй бас хурцж байна. За үүнтэй зэрэгцээд ер нь дэлхийн нийт хуваагдмал болж байна гэж хэлж байна шүү дээ. Энэ дундаа бас зүүн өмнөд Азийн орнуудад тарифын нөлөө, за мөн геополитикийн нөхцөл байдал хамгийн хүчтэй нөлөөлөх юм эрсдэлтэй байгааг шинжээч үзэж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа зүүн өмнөд Азийн орнуудын төлөвийг тас ямар байдлаар харж байна? Сая тэр нөгөө миний цухас зурдад өнгөрсөн нөгөө Texas-ийн яг өөрийн спич дээр бол тэгж байгаа байхгүй юу? Намайг сонгох юм уу, энийг сонгох юм уу? Солонгосын хувьд юу гэхээр одоо эдийн засгаа болохоор хятадтай хамт эдийн засгаа бол хятадтай ойр байж хөгжүүлж явна гэдэг. Харин батлан хамгаалахаа бол Америктэй гэдэг байхгүй. Тэр нөө Анми Гёнжун гэдэг нэг юм ойлголт өгдөө. Эдийн засаг хятадтай, гадаад бодлого болон батлан хамгаалах Америктэй гэдэг. Гэтэл Америк болохоор одоо бол тийм юм байхгүй. Зөвхөн бид нартэй бүх зүйлээ ярих хэрэгтэй болж байна. Хятадтай ойртох юм бол энэ дээр бид нар тарифач гэсэн яри. Танай дотоодын эдийн засгийн бодлого ч гэсэн бид нар бас жоохон баггүй тийм цогцолтуудыг юм уу ерөн зөвхөн давхад хэцүү даваануудыг бол бас ийм үр дагавруудыг үзүүлж магадгүй гэж бодод байгаа. Тэгээ ерөн солонгосын хойгийн аюулгүй байдал гэдэг дээр бол сая өөрийнхөө батлан хамгаалах бодлогын нэг бас юу яриад байгаа чухал юмны өгөхлөр 28,000 орчим зэрэг байгаа байхгүй Америкийн зэрэг. Тэрийг бол нэг 4,500-аар багасгах нь хийж байгаа. Хорогдуулна. Дээрээс нь юу гэхээр одоо байж байгаа танайд байж байгаа Америкийн зэргийн гол үүрэг бол хойд айлтай чинь бол хамгаалах тийм ээ. Батлан хамгаалах бодлого биш. Одоо бол үүргийг өөр болгож байгаа юм аа. Характер нь ондоо болж ийн гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр
Цаашдаа бол хойд айлч нь бодит аюул биш. Хятадын эсрэг өргөн фронтоор зогсно. Тэрэн дээр нэгд Батлан холбоо зардлаа нэмэгдүүл эдийн засгийн манай тавьж байгаа саналуудыг шигсэн дагаад яв. Нэг бол одоо баг хүчээр тулгын шаардж байгаа ийм мөнгө аясуудыг Америкт үзүүлж байгаа. Тэгээ энэ айл бол ерөөсөө Америктэй цугл явж ижил энэ ч зүүн хойд Азитай бол яг бодитор одоо тийм ээ оршихоор нэг ийм хозээтэй айл гэж хэлж болох юм л да. Зүүн Азийн орнууд ч гэсэн ерөөсөө тийм. Одоо бол сая бол энэ бодлого Америкийн бодлого төр болж 3 том айлыг болж худалдаж байгаа байхгүй юу? Филиппин, за тэгээд Япон, за тэгээд Тайван байна. За хажуугаар нь өглөр Солонгос бол хамгийн том түшиц газар учраас эдийн засгаараач тэр цэрэг арим улс төр батлан хамгаалах соёл бүх юмар бол Америкт ойрхон байж ижил энэ Трампын засгийн үед бол Америкт ойрхон байж ижил энэ улс одоо ирээдүйн тийм ээ хэдэн жилдээ бол илүү жоохон өөрсдийн нөгөө зүүн өмнөд Азитай зөвхөн байр суурьтай улс байх болов уу гэж бодож байна. OECD-ийн орнууд гэж ярьдаг ш тийм ээ. Дэлхийд 12 томд орж 12-т байж байгаа эдийн засаг гэдгээр бол бас аюу хэцүү даваануудыг бас хамтдаа туулах хэрэгтэй болох байхаа гэж харж байгаа шиг. За үүнээс гадна тус улсын бас Төв банкнаас за ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө болгоог бол тэг 10.25%-аар бууруулад 2.5% төгрөг хэмшээдэрэг бол гаргахтан. Тэгэхээр цаашдаа ерөн шинжээчдийн зүгээс үзэж байгаагаар бол бодлогын үг цаашдаа ч гэсэн бууруулах. Цаашдаа бууруулныг бүр өөртөө хамлаад гаргадаг чих. Тэгэхээр таны хувьд бас бодлогын үгийн бас хүлээлт яг ямар байна? Хүлээ нэлийн ард түмэн ерөөсөө тийм л юм шаардаж байгаа юм. Бодлогын хувь арай дэмтлээ. Одоо бол ингээл янз бүрийн мэдээнүүдийг хараад байхад бол ерөөсөө за нөгөө нэг жижиг дунд үйлдвэрлэл тэгээд нөгөө том үндэсний корпорац цөмөр уналтанд орчихсон. За одоо яаж энэ хурдан ирэх жилийн дотор яаж одоо хурдан дээш нүүдэн татах вэ? Яаж ажлын байрыг нэмэгдүүлэх вэ? Эдийн засгийг сэргээх вэ гэдэг энэ хамгийн том одоо тийм ээ толгойн өвч юм л баг шиг. Шинэ ерөнхийлөгч байна. За баярлалаа. Өнөөдөр бидэнтэй бас цаг гаргаж ярилцсан танд маш баярлалаа. Баярлалаа. Сайн зөвлөсөн. Тодорхой бас бизнесийн зөвлөлийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Төмөн цогцтой цаг үеийн нөхцөл байдал болон за бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцах